Улс төрчдийн дунд ширүүхэн маргаан дэгдэж бүр мэтгэлцэхэд хүргэсэн оюу толгой орд газартаа баяжуулах үйлдвэр ашиглалтанд орж тууцах ажиллалаа. Энэ үйлдвэр нэгдснээр оюу толгой компани зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм а. Хоёр дахь Эрдэнэт хот энэ үйлдвэрийг дагаж бий болно гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Гэхдээ үүнтэй санал нэгдэхгүй байгаа эрхмүүд улсын хурлын гишүүнээс ахуулаад олон байгаа юм а. Монголын тал нутгийн говьд байх дэлхийд тэргүүлэх байгалийн баялаг эх оноос бүтээгдэхүүн болох алхмаа хэлээ оюу толгойн баяжуулах үйлдвэрийн асаах товчлуурыг уулуурхаан сайд гаан уяг даржээ. Түүхийн үйл явдлыг манай сэтгүүлч сурвалжлаад ирлээ. Оюу толгой баяжуулах үйлдвэр нь манай улсын хамгийн том, хамгийн өндөр технологи бүхий үйлдвэрийн зах зээл болж байгаа юм а. За тухайлбал баяжуулах үйлдвэрийн хөдөр хадгалах байгууламж нь манай улсын хамгийн том спорт зах зээлбээс хэмжээгээр илүү. Үндсэн ботлуурын тууцан дамжуулах нь инх тайвны гүрээс 7 дахин уртаа. За жил Эрдэнэт үйлдвэрээс 10 сая тонноор их баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай бүтээн байгуулалтыг 2 жил хагасын хугацаанд хийсэн. За ийм төрлийн үйлдвэрийн хувьд энэ нь маш богино хугацаад зарцуулсан явдал болсныг олон хүмүүс онцлсон. За нээлтийн үеэр уулуурхаан сайд энэ төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаанд хийгдэж баяжуулах үйлдвэрээ ашиглалтанд оруулахад бэлэн болоод байгаа нь манай өвөг дээдсээс хойч үеийнхэндээ өвлүүлсэн үнцэнтэй баялагын баталгаа. За олон улсад нэр хүнд бүхий Rio Tinto компани санхүүжилт босгох туршлага менежментийн чадварын үр дүн байлаа гэж хэлсэн юм а. Барилга өгсөртийн ажил шуурхайг үүсгэж баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд инх оруулснаар Монгол улсын эдийн засаг хэлэх төсвийн орлого нэмэгдэх, уулуурхайн салбарыг эрчимжүүлэх улмаар нийгэм эдийн засгийн хөгжлийн доктортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болж байна. Энэхүү оюу толгой төслийн үйлдвэрлэлийн ажиллагаа эхлүүлэх нь шинжлэх засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монголын эдийн засгийн бие хөгжлийг түргэх, ашигт турлын салбараас орох орлогыг ард түмэндээ тэгш ил тод хүртэх зорилгод хүрэх бодтой алхам болж байгааг тэмдэглэмээр байна. Оюу толгой баяжуулах үйлдвэр ашиглалтанд орж бүтэн чадлаараа ажиллаж ирснээр Монгол улсад үйлдвэрлэж байгаа дэсийн баяжмал 80%, нийт экспортын өсөлт 30-40%, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх уурхайн бүтээгдэхүүний хэмжээ 20%-аар тус нэмэгдэж, Монгол улс цэс олборлогч 50 орноос эхний 15 дугаар байранд жагсаж орох боломжтой болох юм а. Цаашлаад Монгол улсын эдийн засгийн бүтцийг сайжруулах, салбарын техник технологи болоод менежментийн төвшинг бүгдэн дээшлүүлэхээс гадна Монгол улсын эдийн засгийг эрчимжүүлж хөгжлийн шинж шатанд гаргаж олон улсын давсанд Монголын нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна гэж хэлэхэд таатай байна. Бүтээн байгуулалтын оргил үедээ оюу толгой компани 14,000 орчим ажлын байр бий болгосон. За үүний 60 гаруй хувь нь монголчууд байсан юм а. За харин уурхайн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд ойролцоогоор 3,500 гаруй байнгын ажлын байр бий болж үүнээс 90 гаруй хувь нь монгол хүн байх юм а. Үүний тулд боловсрол шинжилгээ ухааны яамтай хамтран ажиллаж мэргэжлийн боловсролын 1200 багшийг олон улсын түвшинд нийцүүлэн сургана. Түүнчлэн Монголын ихтэй сургуулиудад суралцах тэтгэлэгт 200, гадаадын ихтэй сургуульд суралцах тэтгэлэгт 30 оюутныг хамруулах нэ. Ингэснээр 2020 он гэхэд оюу толгой дахь гадаад ажилчдын тоо нийт ажилчдын 10%-аас бага болох юм байна. Ийхүү манай улсын хөгжилд томоохон нөлөө үзүүлэх баяжуулах үйлдвэрийн нээлтэнд 200 гаруй төлөөлөгчид оролцож, уулуурхаан сайд гаан уяг төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Батцөх гүйцэтгэх хэрэг хэсгэрэл Камерон Макринаар үйлдвэрийг ашиглалтанд оруулах товчлуурыг дарсан юм а. Энэ багцовын агуулмжтай дэлхийн хөдөлгөөний 30% агуулмжтай баяжуулах үйлдвэр үйл ажиллагаа нэлээ хоног 196 тонн үйлдвэр баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр маань чиглэснээр дэлхийн баяжуулах үйлдвэр эрхлүүлдэг орнуудын 15 дугаар байранд ашиглах боломжтой гэдгийг салбарын сайд онцлоо. За ийхүү оюу толгой төсөл 2013 онд зах зээл нийлүүлэх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэхэд нэг алхам ойртлоо. За төлөвлөгөө ёсоор эх 6 сард олон улсын зах зээл бүтээгдэхүүнээ борлуулж эхлэх юм а. За ийхүү ашиглалтанд орж байгаатай зэрэгцээ хөндөгдөж байгаа нэг асуудал бол яахан аргагүй эрчим хүчний асуудал. Өнгөрсөн онд засгийн газар оюу толгой компанид 450 мегаваттын цахилгаан станц барих зөвшөөрлийг нь олгосон. За одоогоор оюу толгой хөрөнгө оруулалтын гэрээнд Хятадаас эрчим хүч импортлох хугацааг 2016 он хүртэл гэж заасан. За энэ дагуу бүтээн байгуулалтын ажил хийгдэж тогтоосон хугацаанд дотоодосоо эрчим хүчээ авсан байна.
Well, we're taking our power from яг 5,000 мегаватт ороод одоогоор бид нар гестас цахилгаан авч байгаа. Дараагийн 4 жил болоод гестас цахилгааны импортлоо төлөвлөж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо нөгөө цахилгаан станцын ажил эхэлсэн байгаа. Тэгээд цахилгаан станц баригдаад дуусахаар бол бид нар тэндээс цахилгаан авах зүйлтэй. We will start work on a power plant. За оюутлогоо эхний 3 жил зах зээл нийлүүлэх бүтээгдэхүүнээ ил уурхаагаас олборлсон хөдрөөс боловсруулан гаргах юм байна. За энэ хугацаанд нийт олборлох хөдрийн 91%-ийг эндээс гаргаж авна гэсэн үг. Харин нийт баялагын 80% далд уурхаагаас олборлох юм. За одоогоор далд уурхаа ашиглалтанд оруулах ажил эд өрнөж байгаагаас гадна 2016 онд бүрэн хүчин чадлаараа ажиллах нэ. Өнөөдрөөс эхлэн